Сайн байцгаана уу? Намайг л Утгуугийн мөгцөө гэдэг. Би Булган аймгийн Утг өндөр суманд төрөлх урлагийн дугуулан хичээллүүлдэг уран бүтээлч байна. Одоогоос 5 жилийн өмнө 2021 онд Итали улсад урлагийн боловсрол эзэмшиж ирэнгүүтээ өмнө нь огт ирж байгаагүй таньж мэдэх хүнгүй хөдөө газрыг сонгож ирээд тэгээд сайн дураараа үн төлбөргүй дугуулангаа хичээллүүлж эхэлсэн. Тэгээ манай дугууланд жилд дунджаар 100-аас 200 хүүхэд хамрагддаг. Тэгээд бидний хугацаанд Улаанбаатар хотод 3 удаа үзэсгэлэнгээ гаргасан байна. Тэгээд өнгөрсөн жилээс хүүхдийн төрөлх урлагийн биенал болгож 2 жил тутамд зохион байгуулах зорилготойгоор бусад хөдөө орон нутгийн хүүхдүүдийг хамруулж эхэлсэн. За тэгээд манай дугуулан төлбөргүй дээрээсэнтэй хичээлийнхаа хэрэгслийг бас авчрахгүй дугуулан дээрээ байгаа хичээлийн хэрэгслээ хэрэгэлдэг. Учир нь би уран бүтээлээ хийгээд ажиллаа хийгээд ажилласаа олсон орлогоосоо илүүчлээд дугууландаа хичээлийн хэрэгсэл авдаг. Тэгээд дээрээс нь сайн дураараа бас сайхан сэтгэлтэй хүмүүс тусалж дэмжиж манай дугууланд хичээлийн хэрэгсэл хандуулдаг. Тэгээд яагаад ингэж байгаа юм бэ гэхээр одоо мэдээж төлбөрөө төлөх боломжтой хичээлийнхаа хэрэгслийг авчрах боломжтой хүүхдүүд байдаг ч гэсэн хажуугаар нь ихэнх нь төлбөрийн боломжгүй тэгээд хичээлийнхаа хэрэгслийг авчрах боломжгүй хүүхдүүд олоороо хамрагддаг. Тэгээд тийм болохоор нэг ширээний хоёр талд ялгууртай байдал үүсэхгүй тулд бүгдээрээ дугуулан дээрээ байгаа хичээлийнхаа хэрэгслийг тэгш хэрэгтэйгээр хуваагаад эвдээ нэртэй хэрэглээдэг хэвшчихсэн. Тэгээд энэ хугацаанд чинь одоо урлагийн боловсрал хүүхдүүдийн ирээдүйд ямар гоё эерэг өөрчлөлт авчирч байгааг нүдэрээ хараад тэрнээсээ урам зориг аваад тэгээд цаашлаад урлагийн сургуультай болох зорилго тавьсан ажиллаж байгаа. За тэгээд энэ жил бид нар дараа жилийнхаа үзэсгэлэндээ бэлдээд тэгээд завгүй сайхан хичээллээд явж байна. За баярлалаа.